Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч Мо Инко компани нь Ховд аймагтай хамтран ажиллах гэрээнд заасны дагуу тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийг дэмжих ажлын байр бий болгох нэмэгдүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нээлттэй сонгон шалгаруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд мод үржүүлэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ховд Oil International компани, Ив дурлал компани, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч Ховд Sky компани, Хишиг Эрдэнэ Баяжик компанид тус бүр 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан бол энэ жил газар тариалангийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж дэмжлэг олгохоор 2 үе шаттай нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаар 9 аж ахуйн нэгжид төслөө өгснөөс жаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг өвс нөхөрлөл, булган суманд үйл ажиллагаа явуулдаг торгууд өгөөж хоршоо шалгарч тус бүр 30 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авлаа. За манайх ингээд алюминий массын тариалт хийгээд одоо 7 дахь жилдээ явж байна. Тэгээд одоо алюминийг хадгалахад бас төвхтэй байдаг. За тэгээд нэмийн өртөг шингээсэн одоо цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд санхүүгийн бэрхшээл одоо маш их тохиолддог байгаа. Би эдгээр Facebook хаяг дагдаг байжгаад эндээс сошиалаас нь олж мэдсэн байгаа. Тэгээд энэ төсөл хөтөлбөрт нь хамрагдъя гэж бодоод тэгээд би урд нь энийг бас иймэрхүү арга хэмжээнд оролцож байгаагүй. Тэгээд энд оролцоод үзье хэр шудраг байдгийн байна гэдэг одоо үзье гэж бодоод оролцсон байгаа. Тэгээ энд оролцоод одоо шалгарсандаа баяртай байна. Төслийн гол зорилго бол одоо нэмийн өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргахад одоо маш хэрэгтэй байгаа. Энэ дээр тэгээд одоо алюминий нухш, одоо вино, дарс, одоо алюминий дарс гэх зэрэг олон бүтээгдэхүүн хийхэд цэвэр эко бүтээгдэхүүнээр одоо ялангуяа энэ бага ангийн хүүхдүүд одоо нялх 5-6 сартай хүүхдүүд хоолнд оруулахад нь одоо алюминий нухш хийж өгөх хамгийн одоо туйлын зорилго энэ дээр явагдаж байгаа. Яагаад гэвэл энэ цэвэр эко бүтээгдэхүүн Монголдо ургасан бүтээгдэхүүнээр одоо инкри бэлцхэн хөрсүүдээ зөв хоолнд оруулах тийм ээ тэр тал дээр нь илүү зам түлхүү ажиллая гэж бодож байгаа. Одоо манай өвс нөхрөл нь үхрийн нүдэн дээр бас давхар даацын тариалт хийж явж байгаа. Энэ дээр болохоор одоо сургуулийн хүүхдүүдэд жуус, бараан ийм бүтээгдэхүүнүүдийг хийхийг бас цаашид зорж байгаа. Би тэгээд энэ санхүүгийн дэмжлэг аваад энэ дэмжлэг авсан санхүүжилтаараа энэ бүгдийг хий гэсэн туйлын зорилготой байгаа. Өвс нөхрөлийн тухайд Ховд хотын төвөөс 6.5 км-т байрлах Оцог чулууны ард алюминий массын тариалтыг 8 дахь жилдээ эрхлэж байгаа үйл ажиллагаанд тогтворцсон аж ахуйн нэгж юм а. 1.5 га газарт тариалалт хийж энэ жилэлгэхэд 5 тонн алюм хуран авчээ. Оросын холбооны улсаас алюминий шин сорт нутагшуулснаар жил бүрөө жимсний гарц нэмэгдэж байгаа учраас нэмэн үртэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэхийг зорж байгаа юм. Ингэснээр орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож ирүүл эко бүтээгдэхүүнээр худалдан авагчдыг хангах бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Хавар 4 сараас эхлэн жимсний талбай дээрээ ажиллаад намар 10 сарын дундуур гэхэд алюма хурааж авдаг гэлээ. Аймгийн төвтэйгөө ойрхон учраа өдөр өдөртөө хураасан жимсээ шинээр нь худалдан борлуулдгаараа давуу талтай. өвс нөхрөлийн тарж ургуулсан алюм зах зээл дээр 15 мянган төгрөгөөр борлуулдаг байна. За газар тариалангийн салбар удирдлагын чанартай учраа өнөөдрийн байдлаар 3-аас 4 ажлын байрыг бий болгожээ. Цаашаад нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эхэлбэл дахин 4 ажлын байрыг шинээр бий болгох боломжтой гэлээ. За хамгийн гол нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтанд 140 орчим сая төгрөг шаардагдаж байгаа учраас Мо Инко компани зүгээс дэмжлэг болгон өгч буй санхүүгийн дэмжлэг нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадаж байгааг хоршооны дарга Батбаатар онцолж байна. За өвс нөхөрлөл нь бүгд найрамдах Хятад ард улсын Гуанжу хотоос тоног төхөөрөмжөө худалдан авахаар судалгаагаа хийгээд байгаагаас гадна эрх намар гэхэд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах томоохон зорилт өмнө тавьжээ. Өгөөж баян булган суманд газар тариалангийн чиглэлээр тасралтгүй 4 жил үйл ажиллагаа явуулж буй торгууд өгөөж хоршооны хамт олон төсөл чалгарсан 2 дахь аж ахуйн нэгжээр нэрлэгдэж байна. Жил бүр 3 га талбайд жимсгэн хүнсний ногоо тариалж байгаа тус хамт олон нь энэ жилээс эхлэн тижээлийн урмал тариалахаар төслөө ирүүлсэн инхүү дэмжигдэжээ. Торгууд өгөөж хоршооны тариаланчид өнгөрсөн жил 50 сот газартаа туршилтын журмаар шинт тижээл буюу царгас тариалж 5-аас 6 тонн ургац хураан авсан байна. Одоо тариалалтын талбай хэмжээгээ нэмэгдүүлж ахиу ургац хураан авах бэлтгэл ажлаа бацаагаад байна гэлээ. Тэгээ манай торгууд өгөөж хоршоо нь болохоор 2000 онд анх үүсгэн байгуулагдсан. Одоо шимт тижээл буюу энэ овёс гэдэг энэ ургамлыг бас ахиу тарьж одоо энэ ойрын үед бас юм зүрхэн болж байгаа тий.
бас энэ цас цууд болж байгаа энэ нөхцөл байдлыг бас малчтаа аль болох одоо хэмнэмээр тий нэмийн өртгөөж ингэж өөрийнхөө хөдөлмөрлөсөө шингээгээд тэр одоо шимт тийжэл буюу тэр малд хэрэгтэй одоо тэр овёс тэр бүгдийг тариалж цаашдаа нийлүүлэе гэж бас зүтгэж ажиллаж байгаа. Орсын нэрээр одоо тэр овёс одоо дээр нь шимт тийжэл буюу царгас энэний ер нь болохоор энэ баруун гэлээс авдаг. Тэгээ би нийтлэн болохоор өөрөө бас тодорхой нэг 50 сот орчим тарьж туршиж үтсэн. Тэгээд ерөнхийдөө цаашдаа тариад бас урах завч болох юм байна. Тэгээд энэ байгалийн услага биш манайхын Булганголынхаа усаар ингэж услагдаж юудаг учраас бид нэр эрсдэл баг та. Газар тариалан чиглэлийн төсөл юмыг бас сонсоод бас өөрийгөө төсөл бичээд миний төсөл бас дэмжигдэж өнөөдрийгээ би бас энэ батламжаа зогсож байгаад бас баяртай байгаа. Тэгээд цаашд болохоор би бас энэ газар тариалангын чиглэлээр таасны дэмжлэгийн мөнгөөр бас техник авч тий улам газар тариалангаа өргөжүүлж цаашдаа бас улам их хичээж ажиллана гэж зүтгэж байгаа. За манай Монко компани 2014 оноос хойш Ховд аймагта хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байгаа. Тэгээд 2014, 17, 21 гэдэг 3 жилийн хугацаатай гэрээ байгуулад жил болгон энийг дөрвөлж ирсэн байдаг. Тэгээд одоо энэ жил болох одоо 21 оны 11 сард байгуулагдсан хамтран ажиллах гэрээ одоо мөрдөгдөн ажиллаж байгаа. Энэ гэрээний хүрээнд бид нар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төсөл хөтөлбөрийг одоо дэмжиглэг үзүүлэх юм заалт орсон байдаг. Энэ одоо заалт авах хүрээнд бид нар 2022 онд одоо Ховд аймагт үйл ажиллагаа эхэлж байгаа шинэ тутам мод үржүүлэхийн компани 2 компанид дэмжлэг үзүүлсэн бол 2023 онд хүнс одоо үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж энэхүү дэмжлэгээ үзүүлсэн байдаг. За энэ жилийн хувьд бол бид нар газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд одоо дэмжлэг үзүүлэх чиглэлээр бид нар удирдламжаа гаргаж саачлаар одоо нээлттэй сонгон шалгалтыг зарласнаар энэ жил 2 төсөл хөтөлбөрийг шалгаруулж бид нар одоо дэмжлэгээ үзүүлж байна. Энэний нэгэнд нь Булган сумын торгууд өгөөж гэдэг энэ аж ахуйн нэгжийн газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлийн ариун ургас төсөл маань шалгарч ин дэмжлэгт одоо хамрагдж байгаа. Тэгээ бид нар энэхүү торгууд өгөөж компани тариалангийн талбай дээр нэрээд одоо ярилцлага өгч байна. Тэгэхээр энэ компани төслийн гол онцлог нь юу байсан бэ гэхээр зэрэг яг манай Ховд аймагт газар тариалан эрхлэгчд бол олон байдаг. Бүгдээрээ тариагаа тарьдаг, ногоогоо тарьдаг, тий үс тосоо тарьдаг. Харин гол нь тэрийг эцсийн бүтээгдэхүүн болгоод нэмэн өртөх шингээгээд иргэдэд хүргэх нь хэр байдаггүй гэдэг дээр бид нар нэлээд онцгойлон анхаарч үзсэн. Тэгэд эдний одоо энэ ариун ургас төсөл нь юу байсан бэ гэхээр зэрэг бид нар ногоогоо тариад одоо өвсөө тариалаад тижээл боловсруулж үйлдвэрлэл эрхлээд тижээл гаргаад модын хүчит тижээл одоо оролцсон тижээл юу гэдэг те төрөл бүрийн тижээл гаргаж ингэж ажлын байрыг бий болгоно гэсэн онцлог байсан учраас нэлээд анхаарал татсан. Тэгээд эдний төсөлд одоо бид нар дэмжлэг үзүүлж байна. Нийт төслийнх нь өртөх нь бол 200 орчим сая төгрөгийн байлээ. Тэгээд манаагаас үзүүлж байгаа дэмжлэг маань 30 сая төгрөгийн дэмжлэгийг эдний одоо төслөө хэрэгжүүлэхэд манайх дэмжлэг болгож өгч байгаа. Тэгэхээр энэ хүү үйл ажиллагаа нь одоо амжилттай сайхан хэрэгжих байхаа гэдэгт итгэлтэй байна. Гэд манай төсөл шалгарсан одоо 2 аж ахуй нэгж байгаа. Нэг нь Ховд аймгийн Жаргалант сумын өвс нөхөрлөлийн жимсгний үйлдвэрлэлд эрхлэгч эдний хүн ялгаагүй алим жимс тариад тэрийгээ дарс болгох, ундаа үйлдвэрлэх, одоо сок болгох, хүүхдүүдэд эрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгөх гэсэн бас онцлогтой байсан учраас энэ 2 төсөл шалгарсан. Гэд манай төсөл шалгарч дэмжлэг авсан эдгээр одоо аж ахуй нэгжүүдтэй цаашдынхны ажилд нь амжилт хүсье. Хамтын ажиллагаанд бас амжилт хүсье. Шинэ тутамд байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангагдах зайлшгүй шаардлага энэ хоршооны гишүүдэд тулгарчээ. Тиймээс одоо ашиглаж буй газар хагалах трактор, анжисаа тэгшлэгч шууд татагч бага уврын трактор дээрээ нэмж хадуур, тармуур, пресслэгч авахаар судалгаагаа гаргасан байна. За ингэснээр хоршооны 9 гишүүн дээрээ нэмж ажиллах хүчний бэлтгэж орон тоогоо нэмэх бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байна.